Шашны тэргүүний цогцыг сэрээснээр юу болох вэ? Зяю айцхан бамбарнууд минь. Зяк бар бүтэн 2 сар хагасны хугацаанд нийт 9 кинотой Hollywood-ийн The Conjuring franchise-ыг оруулсан чинь манай бомбарнууд Аз кино тэр тусмаа Солонгос кинонуудаа нэхэд бүр болохоо байлаа шүү тий. Тэгэхээр цаг алдаад яхав шууд Солонгос кинонууд руугаа орцгоё. Энэ удаад ярих кино бол 2021 оны амтлог төрлийн аимшиг кино болох Ghost Mansion. Интернетээр нэг сүртэй мэдээлэл энэ төр байхгүй ч аюул дажгүй үнэлгээтэй бас л үзээтэй кино байгаа тул олон юм яриад яхав шууд нийт 5 хэсгээс бүрдэх Ghost Mansion кино руугаа орцгоё. Нэгдүгээр хэсэг зохиолч. Webtoon-ий зохиолч зураач залуу болох манай Живүү дараагийн Webtoon-ийнхаа зохиолын санааг олохоор нэлээд эвгүй төрхтэй Guanlim нэртэй нэгэн байшинд ирж буугаар кино маань эхэлнэ. Үүдний харуулын өрөөр нь ороход энд хүн байд юм уу гэлтэл зэвхий даасан өрөө байх ба ард нь нэг хүүхэд хальт харагдсанаа л алга болчихсон тэр. Удаачгүй цаа талын өрөөнөөс нэгэн ах хуу гарч ирэхэд манай Живүү сайн байна уу? Би тантай уцаар ярьсан зохиолч Живүү байна гэснээр уулзалт эхэлнэ. Ерөнхийдөө бол энэ байшинг нь элдв сүнстэй энтер гэж хүмүүс ярьдаг тул манай хүн шин зохиолын санаа энтер олохоор энэ харуулахтай цаг товлоод л уулзж байгаа юм байна лээ. Манай хүн шууд ажилдаа орон дуу хураагуур гаргаж ирээ та энэ байшингийн тухай мэдэх сураггүй болсон гэх хүмүүсийн тухай мэддэг зүйлсээс хуваалцаач гэснээр төөх эхэлнэ. Олон жилийн өмнө энэ газарт нь хүүхдийн асрамжийн газар байсан ба санаандгүй гал гарахад арай том хүүхдүүд нь багчуудыгаа хаяад галаас зүхтаад гүүгээд гарсан гэдэг. Харин багчуул нь гал чатан өгсөн ба тэр цагаас хойш элдв зүйлс сонсогдож сонирхолтой хачин зүйлс болж эхэлсэн. Яг чам шиг нэгэн зохиолч залуу бас тиймэрхүү зүйл ярьж байсан гэснээр кадр солигдно. 504 тоот. Шинээр энэ байшинд нүүж ирж буй зохиолч залуу байраа үзэн явхад энэ байрыг нь зуучилж буй борлуулагч залууч таны хэлсэн үнд бол энэ байр ёстой л төгс тохирно шүү. Яг таны хүссэн дуу чимээ тийм баг биш ч гэсэн асуудалгүй сайхан байр шүү гэж зуучилж буй байраа учиргүй л магтаж харагдана. Зохиолч залууч нүүж орсон оройноо их л төвлөрөн зохиолоо бичиж байхад олигтой болж өгөхгүй байсанд ганц виски татгаар бостол доод айл нь учиргүй л түчигнэж сонсогдно. Удаачгүй эхнэрэнч залхан юу вэ чи явчих байгаа мó? Чи чинь галч уурчгаа юу? Хүүхд чинь өөлөөд байна штэ гэдэл орилоход зохиолч ах уу энэ зохиолоо би яг гой төвлөрч байгаа дуусгах хэрэгтэй байна. Одоо баарыг дуусгахд өгч байгаа. Энэ зохиолыг сайн дуусгачихвал бидний амьдралд хэрэгтэй штэ гэдэл ярьж байхад ард нь хаагаа тавьчихсан байсан лаптоп нь өөрөө дэлхийгдээд эхэлдэг. Маргааш нь чуулж байрныхаа доод талын эмийн сан ороод толгоо өвдөд байна өвчин намдагч байна уу гэдэл асуухад нэгэн сурагч орж ирэн уучлаарай мөөгөнцөр арилгадаг бодис байна уу гэдэл асууж харагдана. Зохиолч ахгүйч буцаж гэртээ орж ирээд компьютероо дэлгэж асаачгаад хөргөчнөөсөө юм аваад буцаад очтол компьютер нь байхгүй болчих ба гинтэл нэг хүүхдийн инээх дуу сонсогдсноо нөгөө өрөөнийх нь хаалга өөрөө онгоцчихдаг. Мань ахгүйч гайхаад өрөөний хаалгыг онгойлгоод харвал ахгүйч бөө уур болон харуул дээр очин камер шалгуултал өөрөөс нь нөр хинч харагдахгүй л байхын тэр. Зохиолч ахгүйч миний компьютерийг бүр эвдэлсэн штэ. Дотор нь байгаа файлууд алдагдвал яана? Байнга л доод айлаас төчгөнөх чимээ сонсогдоод байна. На камер ч асуудалтай юм биш үү? Би тэгээс хүнс хараад байгаа бол таарж гинэ аа гэдэл хэсэг уралснаа. Би тэгвэл өөрөө очиж шалгалаа гэснээр яг доод айл руугаа буюу 404 тоот руу очиж шалгахаар болдог. 404 тоотын үүдэнд ирээд хаалгыг нь нүдтэл хинч хариу өгдөггүй ба үүдэнд нь байх гутлын шүгээг үзвэл нэлээ хідэн гутал байснаа яг гэрт нь байсан гуталны өрөөс нь ч мөн байхын тэр. Мань ахгүйч бүр уурлан цаанаас нэг цэнхэр уут олж аваад гутлын шүүгэнд байсан бүх гутлуудыг нь дотор нь хийгээд хог дээр аваачаад лайчдаг. Бодвол хариугаа авч байгаа юм шиг байгаа. Оройч болж зохиолж ахгүй яг сайхан унтаж байхад
Хоёрдугаар хэсэг эмийн санж. Үйл явдал буцаад одоо үедээ ирэхэд манай живүү байрны харуулахаас таны саяны хэлсэн зохиолч чинь энд амьдарч байгаад 2 жилийн өмнө ор сураггүй алга болсон гэд мэдээллээр гараад байсан зохиолч мөн үү гэдэл асуухад харуулах их л нухацтай дөхөж ирж сууснаа. Чи юу н өөрийнхөө тухай жоохон яриач хаан төрсөн ямар хоббитой найз охинтой юу гэдэл асууж гарна. Манай хүнчгүй би нөгөө ахмад хүнтэй иймэрхүү юм ярих нь зохисгүй гэж бодож байна гэхэд харуулах хуу хинтээ уулзснаас нь болоод амьдрал өөрчлөгдөг гэж ярьдаг да. Гэхдээ мэдээж уулзалт болох нь тийм сайнаар төгсдөггүй штэ тий. Өмнө нь энд 9 давхарт нэг эмэгтэй амьдардаг байсан. Их л царайлаг бас загварлаг бүсгүй. Иймэрхүү газарч нэх амьдрахааргүй л бүсгүй байсан да. Хамгийн гол нь буруу залуутай л учирсан байгаа гэснээр дараагийн түүх рүү кадр шилжинэ. 907 тоот. Нэгэн эмийн санж бүсгүй усанд орцоход гарч ирэхэд эфемер нь нэгэн залуу өөрийн ээж болон эхнэр хүүхдээ алаад амиа хорлжээ гэх мэдээ сонсогдно. Өдөр нь ажил дээр байхад манай эхний хэсэгт гарсан зохиолч ах орж ирэн өвчин намдагч авч нөгөө сурагчч орж ирэн мөөгөнцөр арилгадаг бодис байна уу гэж асуугаад л гарна. Удалгүй арын өрөөнөөс нь ажлын их чинь гарч ирэн жаал юм ярьж байснаа. Гиснээс чи нөгөө балай залуутайгаа одоо хүртэл уулзсаар л байгаа юу? Ер нь эмэгтэй хүний амьдралд хийж болохгүй хоёр том зүйл байдэн штэ. Эхнийх нь гэрэлсэн залуутай уулзах, хоёр дахь нь тэр хүндээ дурлах. Гэтэл чи бүр хоёуланг нь хийгээд байх юм гэдэл өглөж гарна да. Ажлын ихчийнхаа өгүүлхийг нь сонсоо зогсож байхад эмийн санж бүсгүй утсан дуурахад өнөө хэдийнэ өөр хүнтэй гэрэлчихсэн найз залуу нь залгаснаа их сонио хоолоогоор өнөө орой танаад яваад очие гэж хэлээд шууд уцаа тасалчихдаг. Мань бүсгүйч гайхаа зогсож байхад дөнгөж сая хамт юм яриад ард нь зогсож байсан ажлын ихч нь гаднаас ороод л ирэх юм тэр. Мэдээж мань бүсгүйч гайхаад л хуцсан. Оройч болж гэртээ байж байхад өнөөх залуу нь их л дуу муутай орж ирснээ эхнэр хоёуланг нь мэдчихсэн. Би чамд орой өчээр битгий залгаж бай гэж хэлсэн биз дээ гэхэд эмийн санж бүсгүй. Харин ч зөв зүйл боллоо. Нэгэнт мэдснийх та салаад энд ирээд надтай хамт амьдр. Цоошин амьдрал эхлүүлцгээе гэдэл дайрахад найз залуу нь нэг л хүсэхгүй байгаа шинжтэй л харагддаг. Тэгснээ намайг энд байгааг хүнд чилж болохгүй шүү. Би хэсэгтээ энд чамтай хамт байна гэхэд эмийн санж бүсгүй хэсэгтээ бишээ. Үрд энд надтай хамт бай гэдэл чичрээд л байхан тэр. Оройч болж мань хоёр унтаж байхад гинтэл угаалгынх нь өрөөний гэрлэн асахад эмийн санж бүсгүй гайхаж очиод харвал угаалгын өрөөнд дотор нь хүн усанд орж буйн сонсогдох ба хаалганы шилний цаанаас хэн нэгэн яг өөдөөс нь хараад л зогсоод байдаг. Мэдээж бүсгүйч бүр гайхан хаалгыг нь онгойлгоод орвол шүршүүр нь онгорхой байх ба хамгийн сонин нь өрөөнд хинч байдаггүй. Өглөөч болж мань бүсгүй ажил дээрээ байхад мөрдөгч нар орж ирээд шууд найз залууг нь асууж эхэлнэ. Учир нь яг одоо гэрт нь унтаж байгаа найз залуу нь гэр бүлийнхаа гишүүдийг алаад зугцсан хэрэг цэжиглэгдэж байгаа л гэн. Яг нөгөө эфемер гарч байсан мэдээлэл нь найз залуу л байсан юм шиг байлаа. Мань бүсгүйч мөрдөгч нарт мэдэхгүй гэж хэлцгээд гэртээ яаран орж ирэхэд найз залуу нь усанд орж байх ба бөөн цус нүчтэй хувцсан газраар нэг байсанд шууд луутанд хийгээд угаалгын өрөөрөөгөө хандан цагдаа нар ажил дээр ирсэн. Би юу басныг чинь мэдэхгүй ч хоёулаа газ явах ёстой байна гэдэл хэлэхэд угаалгын өрөөнөөс хонгор минь намайг энд усанд орсон гэж хэндэж битгий хэлээрэ гэдэл нэг л сонин давтаад л хэлээд байдаг. Яг энэ үеэр гадаан цагдаагийн машины дуу сонсогдож мань бүсгүй бүр сандран хурдлаараа газ цухтыг гэдэл хэлэхэд гинтэл ахаад л нөгөө сонин хонгор минь намайг энд усанд орсон гэж хэндэж битгий хэлээрэ гэдэл хэлхэн сонсогдоход бүх зүйлс нэг л биш байгааг ойлгож эхэлнэ. Мань бүсгүйч гайхан гөлрөөд зогсож байхад гинтэл хаалгыг нь хэн нэгэн нүдэх ба очоод дурангаараа харвал найз залуу нь зогсож байхан тэр. Мань бүсгүйч тэгвэл угаалгын өрөөнд өөр гадны хүн байна гэж бодоод найз залууга чимээгүйхэн оруулж ирээд ахаа угаалгын өрөөнд хэн нэгэн усанд орж байна гэдэл хэлэх ба найз залуу нь галтгооноос нэгэн алх аваад угаалгын өрөөрөө дөхөөд л алхаж байснаа гинтэл эргэж харан гэхдээ би чамайг намайг усанд орж байгаа тухай хэнд ч битгий хэлээрэ гэж хэлсэн биз дээ. Яагаад хэлж байгаа гэдэл нэг л сонин зүйл хэлээд л эхлэх ба sorry дондор нь газ нэг юм дээр санал авчаа. Тоороо нь хоёр интрогоо өөрчилсныг манайхан бүгд үтсэн байлгүй дээ тий. Тэгэхээр энэ бичлэг дээр эхний интро дээр яг аль нь гоё байна гэдэг дээр санал авъя. Мэдээж хуучны нэм. Харин шинчилж ийсэн нэм. Тэгэхээр хуучин нь гоё байна гэх юм бол хуучин гоё байна гэж доор комментээр бичээд шинэ нь гоё байна гэх юм бол шинэ нь гоё байна гэж доор комментээр бичээрэй. За мэдээж тоороо саналыг харж байгаад яг аль интрогоо ашиглахаа шийдэж шүү. За буцаад кинонд орцгоё.
3 дахь хэсэг борлуулагч. Үйл явдал одоо үедээ буцаж ирэхэд манай живүү энэ барилгын байрнуудыг борлуулж зардаг байсан үйл хөдлөлийн борлуулалтын ажилтнгийн офис дээр ирэхэд хаммаг цонхоо битүү сонингоор тагалжчихсан нөгөө эхний хэсэг дээр гардаг зохиолч аххууд байрыг нь зуучлан оруулж өгсөн борлуулагч ах өөрөө ширээнд ор толгой дээгүүрээ юм бүтээчихсэн их л айсан шинжтэй сууж байхын тэр. Манай хүн ч явж очиод танд яг юу болсон юм бэ гэдэл асуухтаа зэрэгцэн кадр солигдно. 708 дот. Үйл хөдлөлийн борлуулагч залуу ажил дээрээ байхад ажил аха таны саяны түрээссэн байранд орсон хүн нь яг таны танилцуулснаас өөр байна гэд гомдол гаргаад байна штэ гэхэд борлуулагч залуу их л дөдгөр байдалтай угаасаа байр зарах түрээслэгч нь яг сохор болзоо шиг штэ хамаг гой ганга хувцас өмсөөд хамаг муу талаа нуугаад л уулздагтай ижилхэн штэ гэж хэлээд гараад явчихдаг. Оройч болж борлуулагч залуу гэртээ ирэн ханаа би ирлээ гэд хоолоо идэж байхдаа өдөр болсон хамаг юма яриад л байх ба эхнэр гээд байгаа нь яг үнэндээ ийм эвгүй царай хиймэл хүүхэн байхын тэр. Тэгснээ бүр бэлэг энтер гаргаж ирээд гартан зөөж өгөөд л нэг л эвгүй. Оройч болж мань залуу унтаж байхад угаалтуур дотор нь ус дуграад байсанд очоод үзвэл угаалтуур нь бөглөрөөд бохирн цаанаасаа огж гарч ирээд байсанд маргааш нь сэлээсэр дуудаад үзүүлтэл бохирын хоолойн дотроос нь яагаад ч юм бөөн орооцолчихсон эмэгтэй хүний бөөгнөрлцсөн бөөн ус гараад л ярихын тэр. Мань залууч өдөр нь ажиллаа хийж байхдаа би энэ байрныхаа өмнөх түрээслэгчийг олж байгаад хэлж засварын мөнгө авнаа. Тэднэр л галтгооныхоо угаалтуур дээр өсөө угаагаад байдаг байсан баг. Тэднээс болж угаалтуур бөглөрөөд би бөө мөнгөөр засууллаа гэдэл өглээд л байж байдаг. Ахаад л оройч болж мань нөхөр хиймэл хүүхэнтэйгээ ширээний хоёр талд суучихсан хамаг амьдрал энтрээ яриад л вайн уугаад л баараг болзоо хийж байх ба. Үйл явдал одоо үедээ ирэхэд манай живүү саяны борлуулагч залуутай өөдөөдөөсөө хараад суучихсан. Тэгээд та тэр байшингаас нүүгээд ийшээ ирсэн юм уу гэдэл асуухад борлуулагч залуу Гуанлим сүм би тэр галзуу сүмийн новшнуудаас болж хараагдсан. Би зүгээр л борлуулалтын ажлаа хийж байсан. Би юу ч буруу хийгээгүй гэдэл галзуу хүн шиг юм ярьж байснаа. Манай хүнлүүд өхөөд л гараа гаргахтал хоёр гар нь бүхэлдээ тасархай байхын тэр. Манай залууч тэр Гуанлим нэртэй эвгүй байшинг бүр л илүү сонирхох ба саяны олж мэдсэн мэдээллүүдээр шинэхэн вебтүнэж зурж эхэлнэ. 4-р хэсэг сурагч. Манай залуу шинээр зурсан вебтүнээ хамтран ажилладаг нийтлэлийн газартай авчирж ирэн үзүүлтэл ажилтнанд нь их л таалагдах хэдий ч богинохон байна л гэн. Ахаа жаахан урт болгочихлоо. Уг нь маш сонирхолтой юм байна. Би одоо урьдчилгааг нь шилжүүлье. Ахаад бүр гоё урт болгоод аваад иргэснээр манай хүн өнөө байшин руу ахаад явхаас өөр аргагүй болох нь тэр. Хамаг юма бэлдээд л студиэсээ гарах гэж байхад хамт ажилладаг охин нь ахаа өнөөдөр таны төрсөн өдөр штэ. Та бүр ядарчихсан байна. Шинэ вебтүнийхаа гэрээг барыг хийчихсэн юм чинь ядаж өнөөдөр амарчгал та гэдэл баараг л гоохот манай хүн ёстой л нэг улангассан бух шиг царай гаргаснаа замаас холд гэдэл муухай хүүтэн хэлчгээд гараад л явчихдаг. Шууд л явсаар өнөө Гуанлим барилгад ирэн харуул ахтай уулзан ахаа түүх яриад өгөөч гэхэд ахгүй ч миний ярих зүйл дуусчихсан л гэн. Манай живүүч би танд тэгвэл мөнгө өгье, хүссэн зүйлийг чинь өгье гэдэл бүр улангасаа дайраад байсан тул ахгүй нэгэн сурагч гадаад руу коллежид явсан ч сурч чадалгүй бүтлгүүцсэн тул гэрийнхэндээ хэлэлгүй буцаж Солонгостой ирээд багынхаа найзын хэсэг амьдрахаар энэ барилгын 6 давхурт ирсэн гэснээр үйл явдал дараагийн түүх рүүгээ шилжинэ. 604 тот. Сурагч залууч найзандаа ирэхэд хаалга нь онгорхой байх ба ачаага чирээд л ороход гэр нь хаа сайгүй бөө мөөгөнцөр болчихсон их л муухай үнэртэй байхын тэр. Байна уу хүн байна уу гэдэл хит хит удаа найзаагаа дуудахад найз нь хажуу өрөөнөөсөө бүр нэг өргөжчихсэн нүрээр нь дүүрэн батга энэ төр шавчихсан их л эвгүй төрхтэй гарч ирснээр мань хоёр жаал юм ярьж аваад хоол идэхээр ширээнд суудаг. Найз нь хөргөчнөөсөө бөөн савтай зуус гаргаж ирээд би төрийн албаны шалгалт өгөх гээд бэлдэж байгаа болохоор гэр орноод цэвэрлэж амжихгүй юм аа л гэн.
байна. Тэгснээ за илүү идцгээе гэхэд сурагч залуу савхаа аваад л гартал хөрөгчнөөсөө дөнгөж сая гаргаж ирсэн кимчи энтер нь бүр муудаад хөгзрөөд балиар болчихсон байх ба хамгийн сонин нь найз нь өөрөө юу ч болоогүй мэт идээд л байдаг. Манай сурагч залууч бүр шок. Өглөөч болж найз нь овоо нэг тоос энтерээс хоруулж харагдах ба би өнөөдөр оройтох баха гэртээ байгаа юм шиг байгаарэ гэж гараад явхад манай сурагч залуу өглөөний цай уухаар хөрөгчнөөс нь сүү гаргаад иртэл муудаад ээдээд үнэн сэжгийн л болчихсон байдаг. Мань сурагч бүр гайхаж очоод хөрөгчийг нь онгойлгохтол бүх зүйлс нь муудаад илжирчгсэн байх ба хамгал хан тааз нь мөөгөнцөртөө баригдчихсан байсан тул манай сурагч нэг сайхан цэвэрлээдгээ гэж гарна да. Мөөгөнцөр цэвэрлдэг бодис асуугаад эмийн сан ороход яг нөгөө өмнөх хэсгүүд дээр гарсанчлан зохиолч авах уу өвчин намдагч юм авах гээд нөгөө эмийн санж бүсгүйгээс асууж байдаг. Сурагч залууч элдв бодис центрээ олж аваад найзынхаа гэрт ороод энэ газрыг хараал идэг гэж ёстой л нэг цэвэрлж гарна да. Цэмцэдэл цэвэрлээд баараг л дуусаад хажуу нэг өрөөг нь цэвэрлэхээр ортол бүр илүү мөөгөнцөр болчихсон байх ба ханан дээрх найзынх нь ээж автайгаа авахулсан зураг нь хүртэл битүүл бохирдчихсан байдаг. Оройч болж найз нь гэртээ ирэхэд манай сурагч залуу гэрийг нь цэмцэдэл цэвэрлжсэн байсанд найз нь их л сандран шууд л нөгөө зурагтай өрөөнд орж харснаа яаж байгаа юм бэ чи яагаад ингэж байгаа манай ээж овоорыг буцаагаад өг гэж яг л галзуу хүн шиг л орилж гарна. Энэ найз нь нэг л биш байсанд манай сурагч залуу бүр л тухгуйтан өөр нэг найзандаа очихоор харанхуй шөнөөр ачаага бэлдээд л яа гарах гэж бахад 너 좀 심하긴 했었어. 이때부터 친구고 그래서 잘 얘기했어. Нүүл явдал одоо үедээ ирэхэд манай живүү харуулахаас энэ бүх зүйлс тэр Гванлим сүмтэй холбоотой юу? Би тэр үл хөдлөхийн борлуулагч ахаас сонссон. Энэ байшин тэр сүмийн шашны хүмүүсийн барьсан байшин гэсэн. Энэ үнэн үү гэж харуулах хуугаас бараг шаардах шахмал асуухад харуулах хуу энэ байшинд маш удаан огт хүн амьдраагүй нэг хаалга бий. Чи тэндээс л яагаад ийм зүйлс болоод байгаа тухай хариултаа олж магадгүй. Үнэхээр мэдхийг хүсчээвэл өөрөө очиод үз гэж 1504 тоотын түлхүүрийг гаргаж ирээд өгөхөн тэр. Сүүлийн хэсэг харуул. Энэ үеэр манай живүүгийн хамт ажилдаг дүүн хөөхи төрсөн өдрийн биологи нь ганцаараа идээд сууж байснаа. Манай хүний судалгааныхаа үеэр хийсэн хуурцгуудыг нь сонсож байснаа. Их л гайхан шууд тэр Гванлим нэртэй барилгын зүг хөдлөхөн тэр. 1504 тоот. Манай хүн ч өнөө түлхүүрийг нь атхан лифтэнд ортол нэгэн хүргэлтийн ажилтан шиг хувцастай хүн цаашаа хан руу хараад зогсож байх ба 안녕하세요. 안녕하세요.
Ингэж ашхууны гажиг хүргэлтийн ажилтан ч юм уу эсвэл сүнс ч юм уу нэг зүйлсээ салаад яг 1504 тоотын үүдэнд ирээд л түлхүүрдээд л орхон тэр. Хаалга, хан, тааз гэдэл ёстой л нэг хаасайгүй л шашны элдв бичээстэй цааснууд наасан байх ба өрөөний мухарт нэг л эвгүй ханын шүүгээ харагдахад манай хүн шалгахаар яг дөхөж байхад газраас нэгэн жижигхэн хуурцаг олдог. Олсон хуурцгаа дуу хураагууртаа хийгээд л сонсож эхлэхэд өннөө харуулах байх ба живүү чи хэрвээ үүнийг сонсож байгаа бол үннийг мэдхийг үнэхээр л их хүсэж байгаа гэсэн үг. Би чамд тэгвэл бүх үнэн хэлье. Би яг үнэндээ энэ байшингийн харуул биш гэснээр энэ байшинд яг юу болоод байгаа тухай хэдүүлээ олж мэднэ. Яг үнэндээ энэ харуул ахын саяны түгээлтийн ажилтан шиг хувцсан байсан залуутай хамт энэ барилгыг нь шашны бүлэгмийн хүмүүс барьсан. Тэгээд тэргүүн нь энд хамаг эд хөрөнгөө нуугаад үхсэн гэх цуу яриаг сонссон болохоор энд ер нь хулгай ихээр л ирсэн юм байна лээ. Туслах залуу нэлээд айж байсан ч харуулах тэнэг минь чамайг шоронд байхад ээж чинь би маш хүнд өвдсөн. Хагалгаа хийлгүүлж ээжигээ аврахад чинь чамд мөнгө хэрэгтэй үстэй гэдэл загнаснаар манай хоёр өнөөх байшинд шууд л ороод сонссон цуу яриагаараа яг л 1504 тоот хаалганы урд ирсэн байдаг. Цонхных нь хаалгыг шууд юмар хөшөж онгоолгоод л ороход энэ тоот нь анханасаа л юм бөөн шашны эд зүйлстэй байсан ба харуул ахын туслах нь өнөөх ханын шүүгөөний завсраар урт ус гарч ирээд буцаад орж байгааг хараад ёстой л нэг өнхөлцгөн хагарах шаханда. Харин харуулагч нэг тоолгүй хаалган дээр байх жижигхэн түлхүүрний нүхийг харан цаашаа нөгөө өрөөрөө туслахаа дагуулад ортол нөгөө өчнөө олон удаа дөрдөгдаад байсан шашны бүлэгмийнхэн тэргүүний занданшуулсан шарил бүр яг дүрээрээ хэвтэж байхын тэр. Харуул ахгүй шарилын хөлөндөх хонхыг нь харснаа энэ босч ирээд байдаг болохоор ингээд гинж хонх зүүчгсэн юм байна да. Энтергээл бааргал тоглоом дахуу хийгээд л ер нь нилээн ширүү ах байсан юм байна лээ. Туслах нь жаха зүгээр юм уу да гэдэл их л айсан шинжтэй л байж байдаг. Ахууч тэгснээ шууд л өнөө шарилын амийг нь онгойлхон гараа хийгээд нэг зүйл татаж гаргаж ирсэн нь нөгөө ханын шүүгөөний түлхүүр байх ба би чамд хэлээвиз гэдэл шууд очоод түлхүүрийг хийгээд ханын шүүгөөний хаалгыг онгойлговол ёстой л нэг таг харанхуй бүр юу агаан ч харагдахгүй л байхын тэр. Харуул ахууч өнөө харанхуй руу гараа явуултал 돈 다 챙겼어요. Ерөнхийдөө бол тэр Гуанлим нэртэй сүмийн гач шашны урсгалын хүмүүс бөөн хүүхэд шатаж өгсөн асрамжийн газрын суурин дээр энэхүү барилгыг барин Гуанлим гэж сүмийнхаа нэрээр нэрлээд 1504 тоотод шашныхаа тэргүүнийг занданшуулж оршуулсан л гэсэн үг. Тийм л учраас энэ байшинд нь элдв сонин хачин зүйлс байнга болдог ба манай харуулах бүр анх хулгай хийхээр эрэхтэй тэр шашны тэргүүнийхэн сүнсэнд эзэмдүүлэн өөрийн биеийг эзлүүлсэн л юм байна лээ. Үйл явдал одоо үедээ ирэхэд манай живүүгийн урдах шүүгээ шууд
онгойсноо ард нь нөгөө тэргүүнийхэн цогцос гарч ирснээ манай хүнийг шүүгээрээ түлхэж оруулаад хаалхыг нь төгжчихдэг. Удалгүй харуулагч гарч ирснээ чамтай өнгөрөөсөх хэсэг хүн хугацаа бас сонирхолтой байлаа шүү. Чамаагч санах бах та гээл эргээд явах ба алхаж байгаад эргээд харахад бүр яг манай живүүгийн төрхтэй болчихсон байхан тэр. Манай хүн ч өөрхий намайг авраач гуйж бай, намайг эндээс гаргал та гээл орисоор байгаад түнэр харанхууд живээд л дуусхан тэр. Удалгүй манай живүүгийн хамт ажилдаг нөгөө охин нь энэ Гуанлийн барилгад ирэн харуулахын өрөөрөө нэртэл яг л анх манай хүнийг энд ирж байхад харагдсан шиг ард нь нэг хүүхэд хальт харагдснаа цаад өрөөнөөс нэгэн хүн гарч ирсэн нь манай живүү байхан тэр. Охин ч "Өө аха та энд юу хийж байгаа юм бэ?" гэтэл живүү их л гайхсан төрхтэй харж байснаа нэлээд живүүнээр инээн нүд нь хавхаар болж буугаар кино маань дуустдаг. Энэ нь мэдээж хин гэдэг нь ойлгомжтой. Пүү энэ бас л үзээтэй кино байсан байх шүү те. Ер нь иймэрхүү өөр түүхүүдийг нийлүүлсэн антилоп төрлийн кинонууд гоё байгаад манай бомборнууд ихтэй дараагийн кинонуудаар яг ямархуу төрлийн кино үзмээр байгаагаа доор комментаар бичээрэй. За. Яг тэгээ дараагийн кино нэх удахгүй орохдвол манай бомборнууд юу ихэ мэдчихэж байгаа штэ те. Сабаа дараад сүсгэлээ сууж байгаарай.